34 настай Солонгос хос болох Сео болон Хэйонаар хормой хийгээд дөнгөж 3 сар болсон ч Хэйон бүсгүй учир битүүлгээр гэртээ нас арсан байдалтай олцсон. Гаднаасаа ад жаргалтай харагдах энэ цэл залуухан эмэгтэйд яг юу тохиолдсон юм бол үнэн ил болох тусам хаалттай хаалганы цаана ямар хар бараан зүйлс өрнөж байсан талаар ярилцъя. Энэхүү хэрэг 2025 оны 3 дугаар сарын 13-нд Сөүлийн Гансокуд болсон. Сео энэ өдөр түргэн тусламж руу залгаад ажлаа тараад гэртээ иртэл эхнэр нь ухаангүй байдалтай амьсгалахгүй байна гэж дуудлага өгөн цагдаа түргэнийхэн маш хурдан ирсэн ч Хэйон бусгүй аль хэдийнэ нас барчихсан байсан. Гэмтэл бэртлийн ямар ч шинж тэмдэг суур өвчин илрээгүй залуухан эрүүл эмэгтэй ингэж нас барсан нь энэ мэдээг сонссон гэр бүл найз нөхөд таньдаг бүх хүмүүсийг нь шоконд оруулж олон хүнд эргэлзээ төрүүлсэн. Хэргийн газар цагдаа нар нөхөр Сеогоос эхнэрт нь юу тохиолдсон байж болох талаар тэдний хооронд зөрчил маргаан байсан эсхийг болгоомжтой асууж түүний гаргах зан авир үүдэл хөдлөлийг нь анхааралтай ажиглаж эхэлсэн. Гэтэл Сео илтэд сандарч өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэж хамгаалахыг оролдон хоолойн чичирч яагаад сэжиглээд байгааг нь асуусан. Энэ хариу үйлдэл нь цагдаа нарт с сэжиг төрүүлдэг. Эхнэрээ алдсандаа гашуудахын оронд өөрийгөө нэр цэвэр авч үлдэхийг хичээж байгаа энэ мөчөөс эхлэн цагдаа нар Сеог чимээгүйхэн ажиглаж эхэлдэг. Хосууд гэрлэхээс өмнө жил хүрэхгүй хугацаанд үерхсэн Хэйоны ээжийнх нь хэлснээр охин нь анх Сеогийн талаар их сэтгэл хангалуун эерэг сэтгэлдээ байсан. Ээж нь охиндоо хандан яарах хэрэггүй дор хаяж 2 жил үерхэд дараа нь гэрлэх талаар бодоорой гэж зөвлөсөн ч харж байгаачлан тэдний харилцаа хурдан гүнзгийрч Хэйон Сеото гэрлэхийг зөвшөөрсөн. Үүнийхэн үеэр Хэйон хайртай хүнтэйгээ сайхан амьдрнаа гэж бодсон ч бодит байдал дээр Сео төсөөлснөөс нь тис өөр хүн болж хувирдаг. Магадгүй эхнээсээ Сеод асуудалтай шинж тэмдгүүд байсан ч Хэйон тэрийг анзаараагүй тоогоогүй бах. Сеогийн зам байдал хэвийн бус хамт байхад тайван байх ямар ч боломжгүй. Нэг гэрт орсноосоо хойш Хэйоны хүсэл сонирхлыг үл харгалзан байнга хүчээр бэлгийн харьцаанд орохыг шаарддаг болсон. Гэвтэл удалгүй Хэйон бусгүй бие давхар болсон. Бие давхар болсныг нь мэдсээр байсан хэрнээ хүчээр түүнтэй бэлгийн харьцаанд орсноос нь болоод маргааш нь зулбчихсан. Ингээд зулбсныхаа дараа эмэгтэйчүүдийн хаалгаанд ороод бие нэмзэг итгэж амжаагүй өвдөлтөө байхад нь хүртэл дахин хүчээр бэлгийн харьцаанд орсоор л байсан. Сеод Хэйоны нөхцөл байдал огтхон ч хамаагүй өөрийнхөө хүсэл сонирхлыг үргэлж тэргүүн тавьдаг. Энэ талаараа Хэйон найзуудтай би сэтгцэн эмгэгтэй хүнтэй гэрэлсэн юм шиг байна гэж хүртэл ярьж исэн. Тухайн үед магадгүй эргэн тойронд нь байгаа хүмүүс нь зүгээр л бухимдсандаа ингэж ярьж байна гэж бодоод нөхцөл байдлыг ойлгоогүй харин сүүлд нь бүх зүйл болж өнгөрсний дараа ойлгосон. Ингэж найзуудтайгаа уулзснаасаа хойш удалгүй Сеогийн зогсоо зайгүй залгаж мессеж бичих хатуу чанга хараа хяналт ихэлсэн. Хинтээ хаана юу хийж явааг нь хизээ ирэх гээд байнга хяндаг. Хэрвээ найзуудтайгаа уулзах юм уу ямар нэгэн юмд явах хэрэг гарвал хэд хоногийн өмнөөс л эхлээд Сеог яах бол юу хол гэд сэтгэл нь түгшиж эхэлдэг. Энэ нь ч зүгээр нэг 2 хүн хоорондоо дасан зохицохын тулд маргаан үсэд байгаа гэр бүлийн асуудал биш бүр илүү хүнд ноцтой харилцаа байсан. Сеог гаднаас нь харахад энгийн ээлждэг халамжтай нөхөр мэт харагддагч энэ маскны цаана жинхэнэ төрх нь өөрийгөө удирдах хянах чадваргүй бэлгийн харилцаанд донтсон хүчирхийлэгч сэтгцэн өвчтөй хүн байсан. Сео Хэйонтой хэрүүл их болгондоо гэрт гадаагийн хаа явсан газараа дарамталдаг. Хэйон нөхөртөө би 7 хоногт 2 л удаа бэлгийн харилцаанд ормоор байна гэж хэлснээс нь болоод ууралсан Сео машин барьж явснаа гинэд хаазаа тултсан гიშгэж галзуу юм шиг давхиж сүлжиж эсвэл огцом торомсоо гიშгэх гих мэтэр Хэйоныг айлгадаг. Энэ үйлдэл нь бүр зуршил болоод сүултээ тогтчихсон байсан. Хэйоны төрсөн эгчин дүүгээ нас барсны дараа Сео тэр хоёрын харилцаа эхнээсээ ямар байсан талаар дурдсан.
Тэд дөнгөж үерхэж эхэлж байхад Хеоныг хаанч байсан Сио хүрээд ирдэг. Тэгээ явахгүй хэд хоногоор хажууд нь үлдчихдэг. Игч дүү хоёрыг хүртэл хамт байхад нь дахин хаана юу хийж хинтээ байгааг нь шалгадаг. За энэ үйлдэл нь хайр биш эсэргээрээ Хеоныг мөшгөж хянаж удирдах гэсэн хандлага байсан. Яг зөвхөн өөрийнх нь өмч эд зүйлэл мэт харьцдаг. Харин Хеон бүсгүй үүнийг хайр гэж андуурсан. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр үйлдэлүүд нь улам ширүүсч хүчирхийлэл болон хувирсан. Цаг минут тутам Сиогийн хяналт дор амьдрах болж гол нь Сио өөрөө энэ мэд зан авира хэвийн байх зүйл мэт боддог. Хооронд нь маргаан гарах бүрт Сио Хеоны ээжд нь өөрийгөө охинд нь маш их хайртай ч тэр огтхонч намайг ойлгохгүй байна гэж өрөвдүүлэх ордлого хийгээд өөрийн гаргаж буй үйлдэлүүдээ Хеонд хайртай учраас тэгсэн ингэсэн гэж ээжд нь итгүүлэхийг оролддог. За ингэж ятгсаар хагаад Хеоны ээжээр нь охин руу нь яриулж Сиог уучлж дахин нэгэн боломж олохыг хүсж тэднийг эвлэрүүлдэг болсон. За нэг ёстондоо янз бүрийн шалтгаан ярьсаар ээж охин хоёрыг хоёулангийнх нь толгойг эргүүлчихсэн. Хеоны оршуулга ёслолд явхаас өмнө Сио гинэтл удаан хугацаагаар эргэж ирэхгүй аялалд явах гэж байгаа хүн шиг ачаагаа бэлдээд эхэлсэн. Оймс, цэнэглэгч, сахлын утга гэх мэт хувийн жижиг сажиг эзүүлсээр Нямбаг их чин цэгцэлдэг. Энэ байдал нь хэдхэн хоногийн өмнө хайртай ойр дотны хүний алдсан гэхээргүй. За ихэнх хүмүүс ийм тохиолдолд оймс, сахлын утга гэх мэт зүйлсээ бэлдээд суух нь битгий хэлд хөл дээрээ тогтоход ч бэрх байдаг бол Сиогийн хувьд байдал эсрэгээр байгаа. За гэлээж хүмүүс дотроо гашуудчлаагаа байлгүй дээ гэд ботсон ч гэсэн 3 дугаар сарын 15 буюу Хеоны оршуулах ёслолын үеэр гинэт нэг сонин үйл явдал болсон. За тэр нь яасан гэсэн чинь Сио хүмүүстэй огт уулзахгүй, нүрээ харахгүй, юм ярилцахгүй байж ийснаа гинэт л амар чангаар уйлаал, орилол их л гашуудж байгаа хүний дур зураг харуулснаа удалгүй чив чимээгүй болоод юу ч болоогүй мэт тайван сууж идэг. За ингээд оршуулах ёслолж болдгоороо болоод байж итэл оршуулах танхимд цагдаа нар гинэтл шууд орж ирээд Сио дээр явж очиод түүнийг баривчилчихсан. За энэ үеэр тэндээсэн бүх хүмүүс Хеоны үхлийн гол сэжигт нь Сио юм байна гэдгийг ойлгодог. Сиогийн баривчлагдах үедээ гаргасан реакшн бас бүх хүмүүсийг гайхшруулсан. Тэр зүгээр л хадам ээж рүүгээ эргэж хараад баяртайгаар инээснэ би буцаж ирнэ гэж сандарсан шинжгүй хэлдэг. Байцаалтын үеэр цагдаа нар Хеоны хүзүүнийх нь арт талд баймал болсон шинж тэмдэг илэрсэн ингээд тулгаад асуухад Сио тэр дороо эхнэрийн алснаа хүлээн зөвшөөрсөн. Үргэлжлүүлэн Хеон өөрөө л өөрийг нь ийм зүйл хийхэд хүргэсэн. За тэр нь юу вэ гэвэл Сио архиусныхаа дараа Хеонтой бэлгийн харилцаанд орох гэтэл тэр зөвшөөрөөгүй эсэргүүцсэн учраас гэж тайлбарладаг. Гэхдээ мөрдөн байцаагчдын илрүүлсэн шинж тэмдгүүдээс нь харахад өөрийн уура барьж дийлээгүйгээс болж үйлдсэн хэрэг биш, санаатаагаар амь насанд нь хүрсэн хэрэг гэж үзсэн. За учир нь хийсэн хэрэгэл далдлахын тулд Хеоныг хөнөөснийхээ дараа утаснаас нь сим картыг нь гаргаад хаячихсан. За магадгүй утсан дотор нь өөрийг нь хүчирхийлэл үйлдэж байсныг нотлох зураг, бичлэг, мессеж зэрэг зүйлүүд байсан байх. Үүгээрч зогсохгүй гэрийнхээ security camera аппликейшнийг бас л устгасан. Тэгэхээр яг тэр өдөр юу болсныг Сио өөрөө л хэлэхгүй бол цааш нь мэдэх боломжгүй болсон. Өмнө нь дурдж исэн Сиогийн сэтгэл хөдлөлгүй, гимшилгүй, эргэлзээтэй байгаа байдлуудаас нь гадна Хеоны ээж охиноо нас барсны дараа Сиогоос тэдний шин гэрт нь очиж охиноо хэрхэн амьдарч байсныг харахыг хүссэн. Гэтэл Сио тэр гэрт буцаж очихоос айжинаа гэд зөвшөөрөөгүй. За тэгэхээр тэгвэл би өөрөө очиод ирье гэд хаалганых нь нууц үгийг асуухад янз бүрийн шалтгаан тоочиж хүмүүс бүх зүйлийг нь цэвэрлжчихсэн. Тэнд харах юм үдээгүй гэж хэлсэн. За ээж нь үргэлжлүүлэн шаардсаар байгаад Сио өөр сонголтгүй болж тэд хамт явсан. За гэрт ороход бол Сиогийн байгаа байдал нь нэг л төвшүүртэй галт тогооныхоо өрөөнд нааш цааш холхиж ээжтэй нь харт тулгархаас зайлсхийгээд тогтворгүй болсон. Энэ үйлдэлийг нь мэргэжлийн хүмүүс Сио хэрэг үйлдсэн газраа ирээд болсон явдлыг эргэн санаж ичлэгдэх ямар нэгэн баримт нотлохоо олдохыг гэсэн төвшөр айдсаас нүүдэлтэй сэтгэл хөдлөл
буюу Сёг сонгодог психопат сэтгцэн эмэгтэй хүн гэж тодорхойлсон. Ийм хүмүүс ихэвчлэн эхэндээ үнэн дүр төрхөө маскны цаам нууж, энгийн хүн мэт жүжиглдэг, хүний сэтгэл хөдлөлийг удирдахж, хамтрагчаа, газлайт буюу хүнийг өөрийн үзэл бодол, ой санамжиндаа эргэлзэхэд хүргэдэг, сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй болгож зөвхөн өөрөөсөө хамааралтай болгох үйл явц юм байна. Хамтрагчаа хүн гэхээсээ илүү өөрийнх нь хүсэл сонирхлыг гүйцээгт объект болгож хардаг. За ингэж өчүүхүнж гэмшилгүйгээр Сё эцээ хүртэл өөрийгөө санамсаргүй аллах үйлцэн гэж зүтгэсэн ч дээрх бүх нотлохоо дүгнэлт зэргийг нь харгалзан үзээд санаатаа хүн амны хэрэг үйлцэн хэрэгээр 2025 оны 9-р сарын 25-нд 25 жилийн ял оноос юм байна. За харж байгаачлан Хёёны зураг ил байгаад Сёгийн зураг мэдээллүүд нь байхгүй байгаа. Учир нь гэвэл Солонгос улсад хохирогчоос гадна хэрэгтэн ч гэсэн өөрийн зураг мэдээллийг ил гаргахгүй нууцлах хууль зүйн эрхтэй байдгийм байна. За Сё олон нэрхээ эдэлсэн харин Хёёны гэр бүлийнхэн ахин ийм хэрэг бүү гараасай ийм хүмүүс байдаг юм шүү гэдгийг олон нийтэд мэдгэдгийг хүссэн учраас охиныхоо зураг болон мэдээллийг ил болгосон. Сё одоо хүртэл Хёёныг хөнөөсөндөө гимшиж гэр бүлээс нь огтхонч уушлалт гуугаагүй байгаа юм байна. За ингээ өнөөдрийнхөө дугаарыг энэ хүртэл сонссон та нарт маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баярлалаа.